чухал асуудлыг хүндэж шүү. Тэгээ Нарбаатар гишүүн анхаарна үз. За ялангуяа тэр төрийн хэмнэлтийн хуультай холбогдуулж бас санал дүгнэлт боловсруулах хэрэгтэй байна. За мөн энэ амнаатыг орон нутагт нөлөөлийн бүсүүдэд хуваарлах асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгжиж уул уурхаагаа дэмжих бодлого хэрэгжинэ. Өмнө говийн дорн говь шиг татаасгүй аймагуудыг олон болгох хэрэгтэй. Тэгээ нөлөөллийн бүсүүд газрын эвлийн баялгаа одоо ашиглуулж байгаа бол тухайн орон нутагт нь амнаатын хуваарлалт илүү өдөө хийгддэг. Шудраг зарчим руу шилжих ёстой. Тийм учраас энэ асуудлыг анхаараач. Тэгэхээр одоо бол төсвийн байнгаараа эдгээр асуудал руу илүү анхаараарай гэдэг саналыг бас хэлмээр байна. За мөн оюутлын сонсголтой холбогдуулаад энэ бол их хурлын хэн шалгах төр хороо байгуулагдаад сонсголоо тов зарлаад ингээ хуулиараа явж байгаа юм бэл. Одоо бол засгийн газар дээр яг хэлэлцээр явж байгаа. Зээлийн хүү бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талч хийсэн харилцсан одоо ойлголцоод буулт хийгээд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг ерөнхий сайд өгсөн. Дэвшлүүд харж байгаа. Орон даяар ярьснараа асуудлыг бол мухарлна гэж бол байхгүй. Гэхдээ их хурл хэн шалгах төр хороо байгуулах одоо эргэцүүн боломжтой учраас төр хороогоо байгуулад сонсголоо хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ сонсголт бол холбогдох албан тушаалтууд оролцоод тайлбараа өгөөд явах ёстой баха гэсэн ийм л байр суурьтай байна. Тэгэхээр сонсголт оролцохдоо за гэрчээр дуудагдсан бол хариуцлагатай оролцоод байр сууриа нэгтгээд ингэж явна гэж ойлгож байгаа. Ирэх нэгтгэд эхэлнэ гэсэн мэдээлэл би авсан. Тэгэхдээ 300 хүн гэрчээр дуудагдсан гэсэн. Тэгэхээр шинэ оныг дамжуулаад цагаан сар хүртэл өдөр болгон нэг хүн нэг 5-10 минут ярихад тасралтгүй хуралдах ийм байдалтай байгаа. Тэгэхээр 300 хүнээс хэн ярьж, хэн сууж, хэн нардан зогсож, хэн одоо хөгжөөнд дэмжих вэ гэдэг нь ойлгомжгүй ийм байдалтай сонсгол болох гэдэг. Тийм учраас сонсголд яг оролцох, яг хин ямар албан тушаалтад үг хэлэхүүдийг тодорхой болгох ёстой баха. Тэгээ үүн дээр зохион байгуулалтын дээр их хурлын тамгын газар ус тусалцаа дэмжлэг үзүүл ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ бол бас их тийм сенсацлж болох эсвэл одоо дутуу мэдээлэлтэйгээр хандж болох сэдв огт биш. 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт дэлхийд дахин харж байна. Энэ бол бидний улс төрчдөх сэдв биш. Тийм учраас аль талаасаа ухаалгаар асуудалд хандах хэрэгтэй. Сонсголыг хүндэтгээд оролцох ёстой. Албан тушаалтууд оролцоно. Их хурл хуулиа хэрэгжүүлнэ. Монголын ард түмний одоо талд энэ үндэсний баялагын сангийн хуулиа хэрэгжүүлэх талдаа бол хатуу байр сууриа нэгтгэн. Тэгээ үүн дээр гишүүдийг бас анхааралтай идэвхтэй оролцохыг бас урьж байна. Улсын их хурлын гишүүн